Бүгдээрээ сайн уу? Ингээд миний дараагийн бэлтгэх тавтамжаар юу вэ? Одоо цаг 6:07 минут болж байна. Өнөөдөр бол 5 сарын 6. Тэгээд би өнөөдөр шалгалттай болохоор эрт буцсан ингээд нүрэ бодсон бэлэн болцсон сууж байна. Та нарт шалгалтанда юу авч явахаа харуулъя. Энэ ингээд миний авч явах шал зүнх байна. Миний төрөвч байна. Тооны машин байна. Уг нь бол нэг бол аваарай гэдэг л дээ. Гэтэ би ингэ яагаад ч юм нэг хоёр балт гэсэн нэг харанд авсан байна. Манай монголчууд юмыг яаж мэдгүй гэдэг заан шүү энэ бол. Юу? Бичиг баримт гэх юм уу? Иргэн үнэмлэхтэй ойролцоо. Хичээ үлдэнэхтэй иргэн үнэмлэгч нар л юм уу да. Шалгалтын урилга. Энийг заавал авч очих хэрэгтэй. Ингээл болоо. Үүнээс гадна дахиад юм байгаа юм байна. Консилер авч явна. Тэгээ контра юмыг яаж мэдэх вэ? Тэгээд паутер авч явна. Тэгээд талаа авч явна. Тэгээд шилээ авах юм байна. Би тэгтээ өнөөдөр яг шил зөв хөө үгүй юу гэдэг өөрөө ч сайн мэдэхгүй байна. Энэ шилүү эсвэл энэ шилүү. Энэ жоохон далицсан юм да хайн шимтэй ямар сонин шилүүтэй. Уг нь бол шүү дээ би хэлбэр мэлбэрийн хувьд энэ шилэн дэлгэд дуртадтай энэ жоохон далицтэй. Уг нь бол би жижигхэн зөв авч явж болно л та. Тэгтээ нөгөө нэг юу н шалгалтын урилга нь ингээд ийм цаасан байгаад болохоор ингээд би барьж авах гэхээр гадаа ингээд өнөөдөр бороор одох байхгүй. Тийм болохоор ингээд би норхчмааргүй болохоор ингээд авч хосоор гаргалах. Өнөөдөр ихтэй гадаа бороор одох нэг мэдсэрэж уртлах бас ингэж орсон өрөж ойлгохгүй байна. Тэг яа ч юм шүн унтаагүй. Гэхдээ одоо ингээд амар сэргийг байна. Уяасаа ингээд шүн унтдгүй юм чинь дээ. Шүн тэгээ хичээлээ бахан харж. Тэгээд ингэ байж яснаа нэг хэсэг боддоггүй би ч одоо ямар шалгалтынхаа өнөөдөр нэг амар харж мараад ямар хэрэг болох ч гэж бодоод тэгээд хэсэг байсан. Тэгснүүд амраад бүрэн үцэд бэлэн болоод гутлаа өмсөд тэгээд гараа да. Тэгээд өнөөдөр натаа хамт байгаарай. Тэгээд би сургууль дээр ирсэн байна. Никита. Босоо. Сургуулийн одоо нэг юм ирэх байна. Энд хүмүүс болоод байгаа юм шиг байна. Гиндэ мэдгүй байна. За сургууль дээр сэтгэл ямар байна? Гоё. Яа гоё. Жүдийг хожиж гоё юм. Чи өнөө юун дээр хожигддаг үстэй юу? Блог дээр мэдээлж болох. Энэ бид хожигддаг үстэй. Хамаагүй. Hello friends. Hello, hi. Like hi. Hello, here's Nikita. Hello, David. Hugh. Hey, like hi. Hi. Hello. Good. Vinny. Da. За ингээд би сая гэртээ орж ирлээ. Одоо цаг 7:37 минут болж байна. 13 цагийн дараа гэртээ орж ирлээ. Тэгээд би сая дэлгүүр орчод ирсэн. Одоо би авсан юмудаа харуулъя. Нэг 80 гэдэг юм байна. Би хоёрыг авсан. 370 авсан байна. Далайн байц авсан. Далайн байц болохоор нэг 4-тэй байсан хаа. A few moments later. Алдгүй. 4.9 гинэ. 2.79. 1.89. Soft.
авсан. Хаяада бас нэг юм ундаа уумар санагдаад чихэрлэг мэдмэр санагдаад байдаг үе бас байна. 2.9 талбай авсан байна. Би өмнө нэг юм цагаан талах гэдэг байсан бохгүй юу. Тэгсэн чинь цагаан талах нэг тийм таргалуулаад байгаа юм шиг. Тэгээд дээрээс нь ингэж ерөөсөө цадахгүй. Тэгээд ингэж улам ингэ идүүл хүсэл төрүүлээд идэг зөв нэг тийм сонир. Тэгээд энэ болохоор ингэ яг гоё болдог. Тэгээд энэ талах авсан байна. 1.98 3.49 гинэ. Ингээд өглөөний цанд нэг төрөөнийхөө сериалтай хойлоод идэхээр гоё амттай байх. Тэг яг гоё өглөөний цай бол. Тэгээд дахиад зармаг авсан байна. Би гүзэлхэн амар дуртай заа. Тэгээд гүзэлхэндээ зармаг авсан байна 2.9. 1.69. Тэгээд би мам авсан. Би ингээд яг чинь ингээд маманд амар дуртай заа. Тэгээд амар чихэрлэг юмны хавтад хөдөлсөн үед байдаг да одоо сар нэнд гэрч мэрс үед ч юм ингээд тэрийг ингээд яг мам идээд ингээд ам хөдөлж байхаар ингээд нэг тийм стрессгүй гоё байхгүй. Тэгээд дараа нь болохоор ийм бэлэн хоол. Энэ бэлэн хоол нь ингээд зүгээр туслахал болцдог зэрэг ингээд хүсвэл амталж болно ингээд амтлахгүйсэн ч болно. Тэгээд амар их тийм яг ажилласаа орж ирээд ядарсан үед ингээд амар идэх байхгүй. 5.29 ям авсан байна. Би дандаа энийг иддэг заа. Тэгээд ингээд хэрвээ онгод орох юм бол кимбап хийж иддэг юм уу гэж бодоод. Тэгээд манайд үрцээсэн 3.9 гинэ. Үүний дараагаар майонез авсан байна. Би ерөөсөө Монгол майонез иддэггүй байсан заа ингээд. Ерөөсөө идэж чаддаггүй ингээд идэхгүй идэхгүйгээл голоод дүүсэн чинь яагаад ч би бүр майонез амар дуртай болсон ингээд. Хөрөө хааллах юм бол би бүгдийг майонез тайлж иддэг. За будаад хааллах юм бол би дандаа бүгдийг майонез тайлж иддэг заа. 3.9 гинэ. Тэгээд энэ торыг авч байгаа. Би ингээд гэрээсээ гарахтаа тоор мартсан байсан байхгүй. Тэгээд тоор авахаас өөр аргагүй болж байгаа юм. Тэгээд нийлээд ер нь бол 48.59 гэсэн байна. Ингээд дараагийн 7 хоногт сайхан үсэхгүй цангахгүй амьдарчих واخ гэж бодож байна. Гэтэ бас ингээд яг байдлаас шалтгаалт юм л та. Тэгээд ажилдаа амар загваагаад хам бол тэгээд сүлд нь ингээд хоолмол хийгээл юм мэдэж мэдхээсээ бүр ингээд бүр тэрнээсээ ингээд залхаа шууд унтахыг унтсан амар гэхгүй. Тийм болохоор ингээд хэр их мэдгэж талаад ер нь хүнс нэг ойролцоогоор. Энийхтэй ойролцоогоор нэг 7-оос 10 хоног юм бол хүнс ингээд болчихж байгаа юм. Тэгээ өнөөдөр нэг тиймэрхүү байлаа. Юугаа ясан? Шалгалтаа өгсөн. Тэгээд бодсноос би бүр аим сүртэй төсөөл өгсөн чинь зүгээр л нэг ингэ шалгалтчиг байсан. Гэхдээ бодсноос илүү өгцөн юмнууд ирсэн. Ерөөсөө бэлтээг юмнууд ирсэн. Тэгээд бурхандаа л нэдэ да. Мэдхгүй ёо. За нэг тиймэрхүү байна. Тэгээ одоо энэ дээрээ бүгдийг ингээд өргөчмөргөсөнд ингээд хараач хийгээд хувцас сайлж малаад гэрээ хальтаа зэгцлээ. Тэгээд нэг юм хийж идэв да. Ингээд энэ бичлэгийг үзсэн баярлаа. Би ингээд дараагийн бичлэг дээр юу хийх тухайгаа бодсон. Тэгээд ажиллаа хариулдаг юм уу гэж бодсон байхгүй юу? Ажил дээр яг нэг өдөр би юу хийдэг тухайгаа тэгээд тэр би чадлтын бичлэг оруулаа. Тэгээд бүгдээ баяртай сайхан амраарай. Дараагийн бичлэг хүртэл түр бая. Бай. Баяртай.